Тэгэхээр та илтгэл тавилаа. Үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хэрхэн сайжруулах вэ гэдэг илтгэлээ тавилаа. Тэгээд энэ бодлого бот байгуулалтын сайдаар томилогдсныхоо дараахан хийсэн мэдээлэлтэй бол олон нийтийн эрх ашигт илүүтэй нийцүүлж ажиллана гэдэгт мэдээллийг бас та хийжсэн. Тэгэхээр энэ урьдчилгаа 30%-ийг 10% болгож одоо яг бэлэн мөнгөөр төлөх хувийг нь 10% болгож бууруулж байгаа нь яг энэ олон нийтийн эрх ашигын төлөө хийж байгаа таны эхний алхам гэж дүгнж болох уу? Болно. Энэ бол олон нийтийн эрх ашигын төлөөч явж байгаа, салбарынхаа эрх ашигын төлөөч явж байгаа алхам. Энэ дээр гэхдээ энэ бол нэмэлт боломжил олгож байгаа. Түүнээс энэ бол бэлэг биш те, үнгүү зүгээр өгж байгаа биш. Зөвхөн төр энэ 30% урьдчилгаа төлбөр дээр баталгаа гаргаж өгч байгаа. Тэгэхээр бодит хүн бол урьдчилгаа төлөх одоо мөнгөнийх нь хэмжээ 60%-аар буурчиж байгаа. 10%-аа төлөөл тэгээ 20% дээр нь баталгаа 30-ын 20% гэдэг чинь 60% шүү дээ. Нийтийн шаардлагатай урьдчилгаа төлбөрийн энэ дээр нь төр баталгаа гаргаад цаашаа ипотекийнхаа зээлд хамрагдаад явах боломжтой, орон сууцндаа ороод амьдрах боломжтой болж байна. Энэ боломжийг бид нар гаргаж өгж байгаа нь бол үнэхээр салбартаач тусдын болж байгаа, гол нь ард иргэдээ үнэхээр тусдын болж байгаа. Ямар шаардлага хангасан иргэд ингэж урьдчилгаа төлбөрөө 10% болгож бууруулах юм? Ер нь бол жишээл банкны гол шаардлагуудын нэг нь эхлээл 30-ыг төлөх болцоотой байх хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Энэ босхийг хүмүүс давахгүй байгаа. Тэрнээс гадна мэдээж хэрэг ажилтай, орлоготой байж ах хэрэгтэй тийм ээ. Ер нь бол өөрийнхөө орлогыг тодорхой одоо тогтмол орлоготой гэдгээ банкнд үзүүлэх хэрэгтэй. Тэр бол тухайн банкнууд өөрсдөө тавих шаардлагатай асуудал. Банк бол өөрөө тэн дээрээ эрсдлээ өөрсдөө тооцож өгнө. Бид нар бол нөгөө ерөнхий том заалтууд дээр нь л өөрчлөлт гаргаад тэгээд зүгээр өөрчилсөнгүй. Банкыг жишээлбэл баталгаагаа та нар бууруулад 10%-ийг л төлүүлээд өг гэдэг тийм зах зээлийн бус зарчмаар бид нар хандахгүй шүү дээ. Бид нар юу гэж хандж байгаа гэхээр төр баталгааг гаргаж өгнө. Тэгэхээр банкнд эн чинь найдвартай болж эхэлж байгаа байхгүй юу? Энэ талаас нь өөрөөр хэлбэл бид нар төрөөс энд оролцохдоо зах зээлийн эдийн засагт хамгийн ойрхон ямар арга хэрэгсэл байна? Тэр арга хэрэгслийг сонгож энэ зах зээлийн үйл ажиллагаанд оролцож байгаа байхгүй юу? Түрүүхэн Монгол банкны ерөнхийлөгч зал жаргал ярихдаа энэ урьдчилгаа 30%-ийг бүрдүүлээд одоогийн яг энэ байгаа нөхцлөөр зээл авах чадамжтай иргэд маань үнэхээр шахагдаж дууслаа гэдэг тайлбарыг хэлжсэн. Тэгэхээр яг энэ шалтгаанаар бас ингэж өөрчлөлт оруулах болсон уу? Тийм. Ер нь бол хүмүүсийн хувьд бол яг энэ 30 чин төлөй гэдэг дээр маш хүнд байгаа даа. Тийм учраас бид нар ипотекийг үргэлжлүүлээ гэдэг энэ цаана мөнгө их усүртэй л байгаа шүү дээ. Мөнгө их усүр гаргаад ирэхэд энэ 30 гэдэг шаардлага байж байгаа тэр мөнгийг хүн авч чадахгүй байгаа. Тэгэхээр энэ мөнгийг бодит эргэлтэнд оруулахын тулд энэ нөхцөлөө өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөлтөө бүр байхгүй болгож болохгүй. Энэ дээр нь төрөл дэмжлэг үзүүлж байгаа байхгүй. Тэгэхээр яг ипотекийн зээлийн журамд албан ёсоор өөрчлөлт орчихсон гэж ойлгох уу? Одоо бид нар яг оруулахаар тохиролцоод энэ асуудал бол одоо ингээд оруулах бүх ажиллагаа явагдаад эхэлнэ гэсэн үг шүү дээ. Энэний хажуугаар сая бидний бас нэг тохирсон их том асуудал бол үнэхээр энэ тэтгэврийн сангийн санг бид нар нэгдүгürt мөнгөжүүлнэ. Хоёрдугаарт эндээс тодорхой хэсгийг бол одоо орон сууцчуулалтанд тэрэн дотроо хямд төсөр орон сууцны одоо төслүүдэд чиглүүлэхээр болж штэ. Ингэж тэтгэврийн санг бид нар анх удаа орон сууцны одоо төсөл хөтөлбөрүүдтэй холбож өгж байгаа юм. Энэ бол маш том өөрчлөлт. Яг гэвэл улс орон гэж байгаа бол тэнд ард иргэд байна. Ард иргэд байгаа бол тэтгэврийн сан байна. Тэтгэврийн сан байгаа бол энийг ашиглаад орон сууцнд хязгаарч ашиглаж явах боломжтой байгаа байхгүй. Бидний хувьд 20 жил тэтгэврийн сан байж л байсан шүү дээ. Энийг бид нар энэ салбарт ашиглаагүй байхгүй. Энэ рүү бид нар хэрэг явуулж исэн бол энэ хамгийн найдвартай өрн барилт. Ягаад гэвэл хичнээн жилийн дараа ч гэсэн тэр барилга бол байж ах байхгүй. Өнөөдөр та тэтгэврээ төлж байгаа хүн 30 жилийн дараа өөрөө бол залуу хүн байна. Жишээлбэл тэтгэврээ авнаа гэж бодоод тэтгэврийн санд хоригдлол үсгээд мөнгө төлж штэ. Тэгтэл энэ мөнгийг чинь барилгад оруулахад 20 жилийн дараа эргээд төлөх. Энэ ипотекийн зээл чинь 15 20 жилийн зээлүүд байгаа шүү дээ. Та энэ өнөөдөр төлсөн мөнгө 30 жилийн дараа хэрэг болоход чинь 20 жилийнх нь 10 жилийн өмнө буюу 20 жилийн дотор нөгөө мөнгө чинь буцаад төлөгдөө байранд авчирсан байна гэсэн. Тэгэхээр энэ таны мөнгө чинь эдийн засгтаа эргээд хэрэг болоод хэрэгтэй зүйлдээ ороод явж гэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ одоо уялдаа холбоог нь гаргаж өгөх дэлхийн ерөөсөө бүх орнууд өөрийнхөө орон сууцчлалтын хөтөлбөрийг ингэж явуулдаг байхгүй. Тэтгэврийнхаа сантай холбож өгөө. Тэтгэврийн сан бол хамгийн найдвартай энэ орон сууцчлалтыг санхүүжүүлж яадаг зүйл байхгүй. Манай тэтгэврийн санд байх ёстой хөрөнгө бол
хэмжээнээсээ маш бага гэдгийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тэг яаж хөрөнгөжүүлэх их усрыг нь хаанаас бүрдүүл? За одоо яг энэ асуудлыг бол Монгол банк, Сангийн яам ярьж байгаад энэ дээр чих юм энэ дээр үн цаас бонд гаргана. Энийг энэ үн цаас бонд гаргаснаар дамжуулж энийг мөнгөжүүлнэ л дээ. Жишээлбэл одоо бэлнээрээ төлөх мөнгөний маань хэмжээ 10% болоод буурчлаа. Тэтгэврийн насны иргэд авах боломжтой юу? 50 болон 50-аас дээш насны хүмүүсийг одоо жишээлбэл арилжааны банкуд бол 15-аас 20 жилийн урт хугацааны зээл өгөх чадамжгүй гэж үзээд ипотекийн зээлээ олгохгүй шүү дээ. Тэр насны иргэд маань яах ёстой вэ? Гэхдээ энэ дэр бид нар бол аливаа насны хязгаарлалт гаргасангүй шүү дээ. Настаа ерөөсөө хинч байсан авч болно. Яг арилжааны банкн дээр ирээ гацдаг байхгүй юу? Гэхдээ харин тэгэхээр 20% дээр нь одоо 50 настай байна уу 60 настай иргэн ямар ч гэсэн 10% урьдчил төлөөд зээлээ авах боломжтой болж байгаа. Тэн дээр насны ямар ч ялгаа байхгүй. Төр ард нь баталгаа гаргаад өгч. Харин 10% төлж чадахгүй хүн байвал энэ зээлийг олгох нь өөрөө харин аюултай. Яг бол эрсдлийг бүр тэгж бас нэмж өгч болохгүй шүү дээ. Хэрэг бид нар банкнуудад татаад унгаах үйл ажиллагаа руу орж байгаа бол улс орныхаа эдийн засгийг унгаах эрсдлийг бий болгож байгаа. Тийм юмыг бол бас хийж болохгүй шүү дээ. Энэ юм чи өөрөө зах зээлийн зүй тогтлороо л нөгөө явах хэрэгтэй. Бид нар энэ зах зээлд оролцохдоо би нөгөө төрөний хэлдэг нь зах зээлтэйгээ хамгийн ойрхон арга хэрэгслийг л авч хэрэгжилж байгаа байхгүй юу? Түүнээс өөр олон янзын зах зээлийн бус арга хэмжээнүүд байж болно шүү. Тэзэж энэ мөнгийг буцааж авахгүйгээр бид нар өгнө ч юм уу, эсвэл байрыг худалдаад аваад өгнө, бэлгэлнэ ч юм уу. Ийм юмнууд байж болно шүү. Бид нар л тэхгүй байна шүү. Бас эдийн засгийн хөгжил гэдэг чинь өөрөө зүй тогтлороо явах хэрэгтэй байхгүй юу? Тэр хамаагүй оролцоод байж бас болохгүй байхгүй юу? Хамаагүй төр оролцохлоор яаж хямарж болдгийг бид нар одоо харчаад байна шүү дээ. Тэгэхээр энэ нь үнэхээр их том боломжийг иргэдэд нээж өгч байгаа сайхан тийм давуу талууд байгаа боловч нөгөө сүүлийн саруудад бол манай орон сууцны үн бол харьцангуй тогтвортой байлаа. Хуучин орон сууцны үнүүд бол бас буурлаа шүү дээ. Одоо буцаад үн өсөх бий гэдэг болгоомжлоо. За яг маш одоо зөв асуудалтай байж байна. Энэ дээр одоо бид нар тэгэхээр бид нар нэлээд хэдэн өөрчлөлтүүд хийж штэ. Одоо яг энийг нөгөө журам болгоод гаргахад энэ дээр яригдах гол асуудал юм. Үнийг бид нар өсөхгүй байх арга механизмыг бодох ёстой. Энэ дээр тэгэхээр тодорхой үнийн зааг тавьчих ёстой болчихж байгаа юм. Тэгээд одоо ийм үнэтэй байр метр квадрат ийм үнэтэй байх тохиолдолд бид нар энэ зээлийг өгнө. Түүнээс тэрнээс дээш байх юм бол энэ зээл олгохдохгүй болно шүү дээ. Тэгэхээр энэ арга хэмжээ чинь би нөгөө түрүү ярьдаг нь иргэдтэй ч дэмжиж байгаа, салбарыг ч дэмжиж байгаа. Түүнээс энэ дээр салбарыг би унахж яхад нь аваад гарах тухай ярьж байтал хин нэгэн хүн энэ дээр сайхан мөнгө хий гэж бодож байгаа бол тийм боломж байхгүй. Энэ бол боломжийг нь яаж хязгаарлах вэ? Харин тэр үнийн хязгаар тавиад өгч байгаа байхгүй. Нэг хүн азны юм гээд үнэ өсгөх гэхлээр тэр зээлэнд хамрагдаж чадахгүй л болж байгаа. Сүүлийн үед чинь 50-60 байртай иргэд орширлоо гэж шүүгээд байна шүү. Тийм. Тэрэнд бол хамаагүй шүү дээ. Төрөөсийн байр төрөөсөлж байгаа хүмүүс бол тэр өөр бизнес. Энэ ипотек чинь байр худалдаж авах гэж байгаа хүмүүс зориулсан бизнес шүү дээ. Харин тэр 50-60 байртай хүмүүс нэмээд байр авах гэж байгаа бол сайн л үз. Тэгэхээр энэ 10%-тай хамт орж ирж байгаа бас нэг өөрчлөлт нь бол өмнө нь 80 м квадрат гэдэг байсан хязгаарлалтыг 150 гэд байр даруй 2 дахин нэмэгдүүлчихлээ. Тэгээ энэний шалтгааныг став. Яг үнэ яг тэгэхээр амьдрал дээр одоо бид нар чи ахаад энэ нөгөө энэ арга хэмжээ чинь зорилттой бүлгийг дэмжих биш. Энэ салбарыг хямрах эрсдлээс сэргийлэх гэж дэмжиж байгаа арга хэмжээ болж штэ. Тийм болохоор энэ дээр илүү барилгууд бий болчиход байна. Энэ нь банкн дээр нөгөө барилгын компаниуд чинь зээлтэй байна. Зээлийн эргээ төлж чадахгүй байна. Ийм нөхцөл байдал дамжирвал салбар их хүндрэх гэдэг штэ. Тэгэхээр энэ салбарыг хүнд байдлаас авч гарах гэж байгаа учраас энэ дээр 80 хүртэлх эднэр гэдэг юуг нь аваад гэхдээ юу гэдэг хит одоо орлоготой хүмүүсийг дэмжихгүй тансаг байр авах асуудлыг дэмжихгүй байх үднэс энэ дээр бол жишээлбэл тодорхой хязгаарыг тавьж 150 м квадрат ч юм уу те ийм хязгаарыг бол тавьж өгч болж байгаа. Энийг одоо яг наривчлан ярих асуудал болж байна. Би үндсэн хамгийн том өөрчлөлтүүдээ улс төрийн тохироогоо хийгээд авч штэ. Одоо энэ дээр банкнуудтайгаа ярьж байгаа. За энэ дээр аль нь энэ бол нарийн жижиг техникийн тохироонууд байхгүй. Энийг бол банкнуудтай ярьж байгаа бид нар боловсруулж авах хэрэгтэй байна. Тэгэхээр өмнө нь 80 хүртэл метр квадрат байр гэж зааж өгснөрөө болвол гэр хороололд оршин сууж байгаа иргэд маань орон сууц руу шилжих тэр процессыг бас их хурцсгсан гэж үздэг шүү дээ. Одоо 150 м хүртэлх гээд
заагаад өгчөж байгаа тохиолдолд бол бас л барилгын компаниудад их л давуу тал олгочлоо гэж харж байна. Би тэгж харахгүй байна. Яг гэвэл нэгдүгürt бид нар эдийн засаг хямрал бүгдээрээ хямралд орно. Барилгын компаниуд нь өөр газраар амьдарч байгаа иргэд нь бүгдээрээ хүндэрнэ гэсэн. Хүнд амьдралтай улсуудын амьдрал бүр хүндэрнэ гэсэн. Сонголт чи ерөөсөө л юм байхгүй. Тэгэхээр энэ дээр 80 м хүртэлх квадрат метртэй байрыг авах гэж байгаа хүнд хориг тавьсангүй. Тэр хүмүүсийн боломж нэлттэй хэвээрэл байгаа шүү дээ. Харин тэрнээс дээшийг авах бас боломжтой. Тэгээд нэг дундаж орлоготой иргэд байгаад байна шүү дээ. Тэднийг та нар овоо юм чи ингээд өөрсдөө амиа бодоо гэд бид нар тэрийг ялгуулад байгаа байхгүй. Тэгэхээр тэднийг энэ зээлэнд хамрагдаад байр авах боломжийг нээгээд өгнө гэдэг чинь нөгөө илүүдэл байрыг тэд нар бас өөрсдөө очиод авах боломжийг л нээж өгч шүү дээ. Тэгэхээр бид нар энэ дэр нэг л нийгэмд амьдарч байгаа л нэг л үндэстэн бие биенийг л дэмжиж явахаас биш чи арай овоо орлоготой байна. Юу дундаж иргэн гинөө чам чи бол өөрийгөө дагаад явах хэрэгтэй ч юм уу те. Ийм биш. Одоо бол хямрах гэж байгаа үед бид нар бие бинийгээ дэмжиж аваад гарах хэрэгтэй. Харин зүгээр энэ дэр байгаа асуудал бол юу гэхээр тодорхой бас хэмжээ хязгаар тавьж өгөх тухай яриад байгаа. Тансаглалыг бол дэмжиж болохгүй байхгүй юу? Тэгэхээр хит одоо өндөр орлоготой зээл авах шаардлагагүйгээр байраа авч чадах хүмүүс бол энд хамрагдаад ирэхгүй ш. Тэгэхээр тэрэн дээр байрны метр квадратаар нь тодорхой бас хязгаар тавьж өгч болох байхгүй юу? Тэгэхээр одоо таны дөнгөж сая тайлбарласан энэ боломжуудыг бид иргэд яг хизээнээс одоо эдэлж эхлэх вэ? Танд нэг тамаг хугацаа байна уу? Одоо ерөөсөө энэ дээр тал талаасаа суугаад юу шин журмаа боловсруулаад эхэлсэн байна. Тэгээд энэ дээр чи мэдээж яриг бонд гаргах хэрэг болох нь мөнгө босгох хэрэг болох нь тийм ээ. Энэ ажлууд бол өөрөө явагдана. Гэхдээ энэ бол ойрын хугацаанд бүгд одоо ажлууд эхэлсэн байна. Тодорхой үүрэг ерөнхий сайдын зүгээс өгдөө явуулчлаа шүү дээ. Одоо энэ шууд л ажил хэрэгэл болох шүү дээ. За танд баярлалаа.